Ярамгийн 4-р эко ярмаг нэг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ төсөлд хамрагдаж буян тухай нэг хороололд захиалга өгсөн гэр хорооллын айлуудад гэрчлэгээ болон түлхүүрийг нь өнөөдөр гардуулаа өглөө. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүд донд төрийн гих тодтголтой нэг байгууллага нь Төрийн орон сууцны корпорац юм. Төрийн орон сууцны корпорац нь эко ярмаг төслийн ажлыг орчин үеийн дэлхийн стандартад нийцүүлж хороолол барих төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Харин өнөөдөр энэхүү төслийг дэмжин буян тухай нэг хорооллоос орон сууц авч газраа солихоор гэрээ хийсэн 20 өрхөд гэрчлэгээ болон түлхүүрийг нь гардуулах гэсэн юм. Нийслэл зохион байгуулж гэр хорооллыг дахин төлөвлөгөөл ажиллагааг бас хүлээцтэй өдөө хүртэл хүлээж өнөөдөр гэрчлэгээ түлхүүрээ гардуулж авч байгаа иргэдээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн гол нь бид бас гадны нутгийн хөрөнгө оруулалтыг татаж оруулах энэ гэр хорооллыг дахин төлөвлөх эко ярмаг бас нэлээд их орчин үеийн дэлхийн стандарт зориулсан хороол барих төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь эдийн засгийн байдал бас улс төрийн тогтворгүй байдлаас нөгөө гадны хөрөнгө оруулалтаа татж байна. Тэгээд ямар ч байсан бид удирдлагынхаа хэмжээнд ярьж Төрийн орон сууцны корпорацийн хамт олон ярьж байгаад ер нь өөрсдийнхөө хөрөнгөөр гэр ярамгийнхаа ажлыг эхлэе гэдэг. Тэгээд зориг шолооцсон гэж хэлэх юм уу. Тэгээд өнөөдөр буян тухай нэг хороол дээр захиалга өгсөн иргэдтэй түлхүүрийн гэрчлэгэнд хандуулж өглөө. Эко ярмаг хороол нь хан уул дүүргийн 4-р хорооны 8-р хэсгийн нутаг дэвсгэрт байрлана. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдах эхний ээлжийн газрын нийт хэмжээ нь 16.5 га талбай байх юм. За нийтдээ 1868 айлын орон сууцны хороолол мөн 1280 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцлбор худалдаа үйлчилгээний төвгээд орчин үеийн дэлхийн стандартын дагуу бүх зүйлийг төвлөрүүлсэн байх юм а. Төс хэрэгжүүлэгч бол өөрийнхөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаад өөрийн нөгөө төсөл дээр хэрэгжүүлж байгаа буюу буян тухай 1-2 гэдэг цогцлогуудаас энд байгаа иргэдийг шууд нөгөө нэг арилжааны гэрээний дагуу хоёр талт гэрээний дагуу хүлээсэн үүргийнхаа дагуу ингээд 2 удаагийн байдлаар эхний ээлжинд 1 буян тухай 1 дээр 18 айлыг буян тухай 2-ыг бол 42 айлыг ингээд оруулахаар гэрээлцлээ хийсэн. Энд оршин сууж байгаа хүмүүст байр өгч чадах юм уу тэр ачааллыг даах үгүй гэжсэн бол нэгдүгээрт бол газрыг эргэлтэнд оруулах асуудлыг бол газрын үн нэмэгдсэн, ялангуяа дахин төлөвлөлтийн байршлууд дээр нэмэгдэж байгаа. За дээр нь бол бид нар 14 оноос эхлээд бол иргэдийг ингээд тодорхой хэмжээгээр байранд оруулж байгаа гэдэг энэ ихтгэл үнэмшил бол нэгд бий болсон. За энэ төсөлд хамрагдж байгаадаа бол маш баяртай байгаа. Тэгээд энэ төслийг анханаас нь эхэлж дэмжижсэн. Тэгээд дэмжлэг үзүүлж явсныхаа үдэн дээр өнөөдөр эхний 14 айлын нэг болж орсондоо маш баяртай байна. Яг буян тухайн нэг хорооллоос нэгээрээ орон сууц хүлээж авч байна. Яг улс газар ингээд дахин төлөвлөлтөнд оруулаад биднэрт тохиролцоод авч байгаад бол бид нар бол ингээд тохиролцоод үнэмээр ингээд сайхан төлхөр гардуулдаг гэж бодвол бид нэр өгөхгүй гэж юм байхгүй. Өгөн хүн болгоныг өгөөсөө л гэж би хүссэн. Эко ярмаг төсөл хэрэгжүүлэх байршилд 147 нэгж талбар байх юм. Иргэд Төрийн орон сууцны корпорацтай хамтран ажиллахыг дэмжиж гэрээ байгуулсан байна. За нийтдээ 147 нэгж талбартай 2 болон 3 талт гэрээ байгуулахаас 2 талт гэрээг 121 нэгж талбартай, харин 3 талт гэрээг 107 нэгж талбартай байгуулан ажиллаж байна. Эко ярмаг хорооллыг эх жилийн 3 дугаар сараас эхлэн Төрийн орон сууцны корпорац өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулах юм а. Мэдээллийг цантад үнэлт бэлтгэлээ.